За сайн байцгаана уу. За энэ өдрийн мэндийг хүргэе. Бороо өдрийн мэнд хүргэе. Чех улсаас холбогдож байна. За энэ удаа Чех улсаас одоо Пилзен хотод ирчээд байна. За тэгээд Пилзен хотын одоо ийм сайхан Монгол эзэмтэй сайхан ийм өсчний ийм салон, өсчин хүмүүс одоо маникюр, массаж маш олон чиглэлийн үйлчлэл явуулж байгаа бизнес эрхлэгч одоо бүсгүүдээр ирчээд байна. За тэгээд боги маань өөрийнхөө тухай танилцуулаад тэгээд гол нь миний өнөөдөр хийх гэж байгаа бичлэг гол нь ерөөсөө Чехэд ирээд манай монголчууд маань ямар бизнес хийх боломжтой, хэр хүндрэлтэй байдгийг, юун дээр анхаарах ёстой гэдгийг л жоохон мессеж өгөх ийм зорилготой гэж энд ирлээ. За нэг өөрийнхөө тухай жоохон товчхон танилцуулаад за энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө оюуны агчтай Пилзенд ирсэнд баярлалаа. За тэгээд хоёрдугаарт бол оюуны агчтай Чех улсад байгаа монголчуудад Чехэд юу анхаарах сэдвээр одоо цаг тухайд нь хууль, тогтоомж одоо юу байдгийг бүхэл мэдээллийг цаг тухайд нь өгдөгт монголчуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. За намайг Болроо гэдэг. Би Чех улсын Пилзен хотод Bogis Beauty Salon гэдэг одоо өсчин гоо сахны салон эрхэлж ажилладаг юм хүн байна. Энэ зүүч мэрэгчлээ Оросд анагаах ухааны их сургууль төгссөн. Тэгэхээр энэ зүүч мэрэгчлээ Орос хэлтэй. За тийм байсан байна тийм ээ. За одоо Чехэд хэдэн жил болж байна? За Чехэд ирээд бол одоо 17 жил болж байна. Бас л нэлээд хугацаа болсон байна. Тийм үү. За Чехэд ирээд анх бусдын адил одоо өдрийн ажил хийж ирсэн. Үгүй юу? Миний Чехэд иржсэн үеийн шиг одоо тийм хүндрэлтэй одоо бол биш шүү дээ. Ер нь бас хүмүүс ингээд одоо тухайн ямар нэгэн үйлдвэрийн гэрээгээр ирээд ирэнгүүт нь хүн тосч аваад ажилд нь оруулаад байранд оруулдаг. Миний хувьд бол би 14 хоногийн урилгын визээр ирээд тэгээд маш их олон шатд дамжиж явж бичих өргөтэй болж ирсэн. Зөв. За одоо тэгээд цаг хугацаа маш хурдан байна шүү дээ. Одоо нийгэмдээ бүр 10 хэдэн жил, 17 жил удахгүй бараг 20 жил болсон байна шүү дээ тухайн тийм ээ. За одоо тэгээд энэ салон, энэ бизнес эрхлэх тал дээр хоёулаа жоохон төлөвлөж ярив. Одоо Монголоос хүмүүс маш их ирж байна. Янз бүрийн мэргэжлийн хүмүүс ирж байна. За хумс хийдэгч хүн байна, үсээ цацдагч хүн байна. За жишээлбэл одоо гараараа юм хүн хийдэг одоо инженер, техник, механик одоо 9 шидийн мэргэжлийн хүмүүс ирж байна. Гол нь одоо энэ бизнес эрхлэх сонирхолтой улсуудын дотор чинь бас нэлээдгүй байгаа мэдээж ирэх тийм ээ. Цалингийн хооронд яаж бодсон бидний орлого тэр болгоом нэг сайн хүрэлцэт биш байдаг. Тийм ээ. Тийм. Тэгэхээр энэ дээр боги мэндөө яг юун дээр анхаарах хэрэгтэй. Хэр энэ жижиг бизнес эрхлэхэд одоо яг юун дээр анхаарах хэрэгтэй. Бизнестэй болоход юу хэрэгтэй байв? Ямар шаардлага тавьж жишээлбэл маркетинг одоо шаардлага. За бизнес эрхлэхийн өмнө бол ер нь бол үйлдвэрт ажиллаж байгаа хугацаанд мөнгөө сайн хөрөнгөлөх хэрэгтэй. Хоёрдугаар хэл маш сайн сурах хэрэгтэй. Юусоо хэлэхгүй бол тэгэл юмаа сайн тайлбарлаж чадахгүй хөнгөлөх бэрхшээл бичнэ. За хоёрдугаар бол бизнес эрхлэхийн тухайд бол ер нь одоо мөнгөл байх юм бол нэг хөндрөл байхгүй шүү дээ. За одоо миний одоо өсчин гоо сайхны салон ажиллуулахад бол одоо эрүүл ахуйн шаардлага яг л Монголтой адилхан эрүүл ахуйн газраас зөвшөөрөл авна, барилгын зураг зүүн газраас зөвшөөрөл авна, галын газраас зөвшөөрөл авна. Энэ гурван зөвшөөрлөө авчих юм бол тэрийг авч очиод мэргэжлийн диплом үзүүлээд өсчингийнхаа одоо эсвэл Чехэд магадлал хэмжлэгдсэн курс төгссөн байх хэвээр. Хэрвээ Монгол бичиг баримтаар ажиллана гэх юм бол Монгол дор хаяж одоо бид нарын ярьдаг нэг средний школ гэдэг техник төгссөн. Одоо техник төгссөн, мэргэжлэр төгссөн. Тэгээ одоо манай Монголд нэг барилгын техникумын өсчин технологийн анги гэж байдаг. Тэрийг төгссөн байх юм бол энэ дээрээ одоо жишээлбэл би Пилзен хотын захиргаан дээр нөгөө диплома бүлээн зөвшөөрүүлээд тэгээ шууд өсчнээ нэгээд ажиллаж байгаа. Хэрвээ би дунд мэргэжилтэй биш байх юм бол Монголынхаа одоо үнэлэхийг дээрээс нь 2 жил зааварчилсан байна. Тэгжээч одоо нэг нострификаци диплом гэж яриад шүү дээ. Энэ чинь одоо мэргэжлийнхаа үнэлгээг дээд сургууль төгссөн үнэлгээг бол одоо Европ стандарт эхийн зөвшөөрлөх хэмжээний одоо нэг өөрчлөлтийг хийхэд бол хэрэг тийм өөрчлөлт байхгүй заавал мэргэжлэр Чехэд 2 жил ажилласан.
Чех дипломтой байх юм бол мэргэжлээрээ 1 жил. 1 жил юм уу? Монгол одоо үнэлэхтэй байх юм бол одоо өсчний курс төгссөн үнэлэхтэй байх юм заавал 2 жил ажилласан байх хэвээр. 2 жил ажиллахдаа Монголд ажилласан байж болно. Тэрийгээ ажлын гэрээ болон бус одоо бичиг баримтаар нотолж болно. Тэрийгээ орчуулуулад одоо тамхтай орчуулагчаар орчуулуулад үнэлэхээ бас орчуулуулад тэгээд гимнастикийн үйл явдлаар орчуулуулад тэгээд явж болно. Одоо журналистикийн уушаад гэдэг нь болохоор манай Чехэр бол одоо хуваарь хөтөлбөр эрхлэгчдийн одоо юуны газар шүү дээ. Тийм ээ, зөвшөөрлөх газар тийм ээ. Тэгэхээр энэ одоо Монгол жишээлбэл 2-оос одоо хэдэн жил ч байдгийн одоо хуваарь өрчин хийжсэн ч юм уу, хуваарь одоо янз бүрийн үйлчлэгээ хийжсэн, массаж хийжсэн нэгтгэжүүд маань бол одоо тэр удаан жил ажилласан мэргэжлийнхаа юмыг одоо заавал энэ газраар орчуулах хэрэгтэй биш үү? Тийм орчуулах заавал шаардлагатай. Тийм заавал тамхтай орчуулах гэсэн. Одоо сүүлийн үед чинь одоо жишээлбэл зүгээр нэг курс төгсөөд одоо энэ курсээ төгссөн англи хэл дээр одоо сүүлийн үед манай Монголд чинь аюул сертификат олгуулсан шүү дээ. Тэр болох уу? Тэрийг заавал бас чехэр орчуулах. Чехэр англи хэлтэй ч байсан чехэр орчуулах гэж байна тийм үү? За. За ер нь бол ингээд боддог шүү дээ. Ер нь Чех чинь Вьетнамд одоо маш их бизнес хийж байна. Хятадууд маш их хийж байна. Тэгэхээр манайхан монголчууд энэ тал дээр одоо нэг үе бодвол бас бидний анх хийжсэнийг бодвол одоо манайхан ч бас махны юу яаж юм тийм өшөө юу байгаа гэдэг. Тийм манай Чех пилзэн хотсон бильярд бильярд ажиллаж байна. За караоке байгаа. За караокед нэлээд газар сонсогддог. Тийм Батүбэцэдний караоке байдаг гэж сонсогдож байсан. За дэлгүүрүүд нэлээд байх шиг байна тий. Одоо мост жишээлбэл нэг махны дэлгүүр байна, бас хүмүүсний дэлгүүр, солонгос цагааны дэлгүүр байх шиг байна. Тэгэхээр нэг үе бодвол одоо ийм жижиг дунд бизнес рүү бас их орсон. Бас хандлага бас зүйтэй харагдаад байгаа юм л да. Тийм ээ. Боломжууд байдаг тийм ээ. Заавал одоо Монгол 3 дахь орны иргэн тийм харгалсан юм байх үстэй. Яг тэн дээр нэг бас нэг хэлж өгөх юм нь гимнастикийн уршаад дээр очиод очихоор одоо би ингээд дөнгөж ирээд 1 жилийн дотор ингээд хэлээс сурчлаа. За би ингээд би Монголд өсчин байсан. За би өсчингийнхаа өсчингийн салаа нээх гээд ирэхэд бас нэг одоо юу нь болох те хоригдлох гэх юм уу тийм зүйл нь болохоор гимнастикийн лист авахын тулд энд визтэй 4 жил ажилласан. Удаан хугацааны визтэй байх хэрэгтэй заавал. Тэрнээс биш ирээд одоо жишээлбэл 6 сар юм уу жил болоод хангалтгүй байна шүү. Тэгэхээр 4 жил. Хувийн даансанд нэрээ мөнгө байршуулах шаардлага байна уу? Хувийн даансанд тэрийг бол хэрэггүй байна. Хэрэггүй байгаа. Тэгээд ерөнхийдөө бол яг нөгөө одоо компани данс нэгээд тэрэнд нь ингээд хэдэн төгрөг ороод эхлэх юм бол угаасаа банкнаас санал танд одоо хэдэн төгрөгийн зээл өгч болох нэ гэдэг. Одоо жишээлбэл намайг гэхэд ингээд 2 сар ажиллаад эхлэх юм бол за танд 280 мянган цаасны 300 мянган цаасны зээл өгөх боломжтой таны визитийг дэмжих гэдэг ингээд санал өгөөд ирдэг. Тэр чинь одоо бизнес зээл гэсэн. Паникацийн үеэр тийм ээ паникацийн үеэр гэж байна. Бас нэлээд хүн бас баг байдаг. Хүн баг. Тэгэхээр бизнес хийж байгаа улсуудад дэмжиж шуудсан бол бас тийм үү? Тийм ээ. Тэгээ бас хоёрдугаарт одоо татвар мотор гэж гайгүй. Ер нь бол ингээд ажилчныхаа эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, социал бүх юмын төлчгөөр жилд нэг удаад одоо Даниэл Брэснаныг татварын зөрөөгөө гаргаж өгнө. Тэрнээс одоо яг нөгөө төлж байгаа цахилгаанаас нэг тодорхой хэмжээний мөнгө финансны урьдчилан өгнө татварын газар. Тэрнээс одоо сар болгон ашигын татварч гэдэг юм уу, нэмүүртгийн татвар заавал сар болгон төлөх шаардлага байхгүй. Жилд нэг удаад тооцоо хийж байгаа. Жилд нэг удаа тооцоо хийгээд. За энэ ямар нэг юм бий болгоход ч одоо байрны асуудал гэж бас нэг асуудал байна тийм ээ. Хаана та сэло одоо тийм хаана бизнесээ хийж байгаа байр самны асуудал төр хэр хүндрэлтэй нөө хэр удацтай байдаг одоо шиг байна түрээсийн байр. За пилзэн хотын хувьд бол ерөнхийдөө энэ чинь нэг том хот 250 мянган одоо ариад үргэлжлэх 250 мянган хүн амтаа том үйлдвэр. Тэгээ энд болохоор бас нэг амжилгааны төвшин нэлээд дээр бараг Чехэд бол бичигддэг хотох амжилгааны төвшин дээр. Тэгэхээр нөгөө бүх юмнууд нэлээд үнэтэй. Одоо түрээс энэ нэлээд үнэтэй. Одцын хувьд бол том хот бол тусмаа хувьд бол гайгүй. Гэтэ ингээд гадаад хүн жишээлбэл би энд ийм ажиллуулах чинь гэхэд бол байрны эзэдүүд бол хамгаалж боломжтой тийм проблем байхгүй шүү дээ тийм. Одоо энд ингээд харахад ийм хумсан
хийдэг маникюртай, педикюртэй юм шиг байна тийм манай чинь бас ийм юуны аппарат юм бол гэж жишээ тийм. Энэ болохоор энэ болохоор тухны цэвэрлэгээ онцлогооны үсний. Тийм үсний аппарат энэ 6 үйлдэлтэй ингээд массажтай энэ хүчил төрчийн хит эсвэл энэ болохоор бас массаж одоо энэ ингээд юу хийн онцлогоо хийн энд болохоор витамин бас витамин. Энэ болохоор нөгөө ситинг схем гэдэг том дэлгэнтэй хим хийдэг юм аппарат байна. Энэ болохоор үсний хим. Тийм үсэнд ус бодоход эсвэл хим хийхэд халааж өгдөг аппарат. Энэ болохоор нөгөө уурын аппарат манай тэжээс хийсний дараа толгойд углаад ингээд нөгөө уураар имчилгээ хийх. Толгойд нь хаана углд юм бэ? Энэ л ингээд толгойд тэгээд болохоор одоо бүх үсний энэ шиг байна шүү дээ. Тэгээд үсэн зориулсан эсвэл хим хийхэд эсвэл та долгоо оруулах гэж байгаа бол тэгээд бүх юмнууд нь одоо температураараа ялгаатай. Тийм байж тээ. Энэ болохоор хим хийгээд хэрэгтэй. Үсний хим ингээд нөгөө том долгоотой. Том долгоотой хим. Тийм ингээд одоо энэ нэг пигүүж ороод тэгээд тэндээ халаагаад пигүүжээр халаагаад. Энэ одоо энэ тоног төхөөрөмжийг болоод хөрөнгө оруулалтыг дандаа Монголоос хийж байгаа. Ацар төч. Европод байна бид нар. Европт байгаа ерөнхийдөө бол энэ одоо гол тоног төхөөрөмжүүдээ заавал Чехэд хүлээн зөвшөөрөгдсөн юу авах хэрэгтэй. Одоо sense одоо тэгээд Европ стандарт байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм байна. Зөвөр яг ганцныг туслах юмнуудыг бол Монголоос авчирч болно. Үсний одоо танаар будаг модаг эдрээ бол танаар одоо Монгол бол жишээлбэл солонгосын юм аяг хэрэглэх болсон биз шүү дээ. Ерөнхийдөө бол манайх будагны хувьд бол энэ Беллагийн одоо 140 жилийн түүхтэй Беллагийн Coloston Perfect гэдэг одоо үсний зах зээлд хамгийн чанар сайтай гэж байгаа энэ үсний будгаар буддаг. Бас Лондонгийн бүтээгдэхүүнүүд байгаа. Бас энэ үсэнд бол энэ шулуун хийм бордгор хиймүүд дандаа энэ солонгос хиймүүд ашиглаж байгаа. Энэ солонгос хиймүүд нь болохоор одоо жишээлбэл Лондон ч аяг болдог тийм шүү дээ. Танах салон одоо хэдэн ажилчтай байна? За манай салон бол одоогийн байдлаар 2 үсчин 1 маникюртай байгаа. За манай үсчдийн хувьд бол мэргэжлэрээ 7-оос 12 жил ажилласан. За манай ганцоо гэхдээ бол одоо Монголд үсчний курс багшилжсэн юм уу тийм үү. Үгүй би үсэд сусах шүү дээ. Тийм мундаг үдээр засалсан байсан шүү дээ. Ариука бол бас Монголд үсчин гоо сайхны салон ажиллаж байсан. Бас мэргэжлэр 12 жил ажилласан. За манай Сараа бол бас одоо маникюрч нараа 5 жил ажилласан. Сормуусын маникюр хийн, мэргэжлтэй дуртай. Зэлтэй ийм манай ч одоо үсчингийн хувьд бол одоо Монгол үсчингээр битгий байл шүү дээ. Одоо чигэд ирсэн залуучууд маань чиг үсчингүүдийг жоохон болоод багтах байдаг тийм. Манай үсчингүүд одоо Монгол үсчингүүд ер нь манай Монгол залуучууд аягүй стил сайтай. Стил сайтай тийм. Тэгээд одоо энэ ширүүн ийм бүдүүн ширхтээ өсвөдөө чинь нөгөө чигүүд засч чаддгүй ам хамарлаг өсөрж ордог гэдэг. Тэгээд одоо энэ Монгол үсчин бол яг олон жилийн турш зассан гэдэг яаж засах вэ? Тэгээд бидний нүүр царайны байдал продакт тийм шүү дээ. Бас ангийн бид тэмдэг өснийхээ за тэгэхээр хамгийн гол нь ер нь Чехэд ирээд түрүүн богийн нам хэлснээр ерөөсөө нэгдүгээр чек хэлээс сайн мэдээ тийм ээ. За тэгээд ерөнхийдөө бизнес хийх боломж нь бол Чехэд бол хангалттай байна. 20 цэр хамгийн гол нь хөрөнгө оруулалтаа бэлтгэх хэрэгтэй байна тийм. Хөрөнгө оруулалтаа бэлдээд хилээ бэлдээд тийм. Тэгээд нэг 4 жил ажилласан байхад одоо энэ нэгийг одоо ингээд үйл ажиллагаа хийх. 4 жил угаасаа 3 дахь хугацаа шүү дээ. Одоо урьдчилан болоод хилээ жоохон сураад нэг хэдэн дөрөвтэй болоод байж угаасаа 4 жил болчихно. Тэгээд 4 жилийн дараанаас эхлээд гимнастикийн скиллист гэдэг одоо тэр бизнес эрхлэх зөвшөөрлөө аваад тэгээд тэрний дараа ямар бизнес эрхлэх үү гэдгийг сонгоод тэгээд бизнес эрхлэхэд бол ерөөсөө одоо өдрийн болгон ч юм уу татрын газраас ч юм уу одоо ингээд энэ тэндээс шалгах шүүлэг гэж ерөөсөө орж байгаа. Одоо би 2 жил гаруй хугацаанд бол над дээр ингээд тэр талдаа бас манд юм тийм шалгах шүүлэг дарамт ямарч тийм одоо хууль зүйн хувьд бол чигүүд тэр орж ирж үзүүлж байна. Чигүүд ер нь бол орж ирнэ. Яг хөө манай өсний зах зээл дээр бол одоо энэ Вьетнамууд жоохон бас нөгөө хэд олноороо чаддаг чаддгүй олон салан гарч ирснээс болоод
бас яг ингээд Азиудын Аз орчингууд муу гэсэн нэг тийм орж ирсэн байгаа. Тэр яг болгоомжтой ханддаг. Гэхдээ ер нь бол орж ирсэн чиглэл заавал тавьчих. За хавтар хумсан дээр бол мөнхийд очиртэй. Тийм Азиуд хумсыг их сайн хийдэг гэдээ ойлгосон тийм. За бид тийм болох дээр хэдүүлээ ерөнхийдөө эзэн хичээл зарим хичээл гэж ерөнхийдөө хүний нутаг нэгэн Европт ирсэн бүх юмд Европ стандартаараа чанартай тэгээд зөвхөн монголчуудын хувьсыг янзлаа монголчуудын хувьсыг янзлаа зогсгүйгээр өшөө цаашдаа хийж чадах юм аа Европт одоо ингэж хийгээд цааш нь аваад явах хөгжүүлээд явах ингээд байх бүрэн боломжтой байх юм аа гэдгийг тий одоо жигэн одоо бас бодит жишээ бас байна. Би ч бас бүр 2009 оноос гээд бас нэг ресторан ажиллаж байсан. Ер нь хувийн уламжлалт бизнесийг бол ингээс хийх хүсэж байгаа хүмүүст бол боломж бол эндээ байдаг. Нийлдэж тийм. За тэгээ хажуугаар нь мэдээж хэрэг бас том бизнес мэдээж хязгааргүй орлоготой, хязгааргүй бас боломжууд бол хийх бас зөндөө боломжууд байдаг. Тэгээд хэрэмгүй мэдээллийг авах гэвэл бас ихтэй холбогдорой хэрэгтэй зөвлөгөө өгөхөнтэй бас би чинь бас нэг таних мэд хүмүүсээр ингээд холбоотой ч болох хаа. Нэрээ нэг оймсны үйлдвэр сураг байгуулгаа тий. Одоо сүүлдээ бас тийм фэйсбүүк дээр гаргаж авдаг. Манай Ааш хотод Монгол залуу Монголоос одоо дээр суудсан газар тий. Яг Монгол тэмээний ноосоор зөвлөж байгаа. Тэгэхээр бид нар энэ чинь Европод юм хийж сурч байгаа гэж чинь юмыг яаж мэдгүй насны одоо хизээ энэ Монголд очиход өчнөө юм хийгээ сурцсан, чанартай хийгээ сурцсан бас юм их атахан очтгийн билээ шүү дээ. Монголд бас нэг бизнес хийх боломжийн чадвартай болоод байна шүү дээ. Манай ажиллаж байгаа энэ залуучууд ч гэсэн ер нь бол давуу тал болж байгаа байхгүй юу? Нэгдүгээр бол одоо үйлдвэрт ээлж ажил хийх, хүнд ажил хийхгүй, мэргэжлэрээ тэр дундаа Европ улсад гоо сайхны салбарт ингээд мэргэжлэр ажиллана гэдэг давуу тал. За Монголоо буцлаач гэсэн за би Европт мэргэжлэрээ эдгэнчлээ гэсэн гэдэг чинь бас карьерт нь бас сайн нэг заавал мэдээч ярьчих шүү дээ. Карьерт нь заавал хөлөвч. Тунгуудэл одоо барилга дээр Чехийн барилга дээр ажиллаж байсан хүн гэхэл манай Монголын барилга зүгээр хамгийн түрүүнд авдаг. Тийм цагаар арай сурцсан, сахилга баттай арай сурцсан, чанартай хийгээ сурцсан байдаг юм байна. Тийм. Яг нь ер нь бол гадаадд одоо ингээд орж ирээд ажиллаж байгаа энэ хүмүүс бол заавал нэг юм сураад үздэг байхгүй. Наад захын цаг барьдаг болно, төвчээртэй болно, хүний үг даад сурна, мөнгө төгрөгөө зөв зарцуул сурна. Яг тийм. Яг мөнгө төгрөгөө зөв зарцуул сурна. Үг даад сурна. Төвчээртэй болно. Тэр чинь хэн ч чамайг эрхлүүлэхгүй. Ерөөсөө яг өөрийнхөө борц үзэхээр өөрийгөө хөгжүүлээд ингээд цааш нь явахаас өөр боломж олж тийм. Бол одоо Монгол залуучууд чинь мундаг байж тээ зарим нь бол одоо ингээд мундаг хэлтэй боловсролтой залуучууд бол орчноо солиод цэвэр орчин, цэвэр агаар одоо нийгмийн эрүүл орчинд амьдрах гэж бас ирж байна. Санамжлалаа сайжруулах гэж залуучууд зөндөө ирж байна. Энийг бол би сайшаалтайгаар хүлээж авдаг. Тэгтээ тэргүй их орн маань буцаад очиод хүлээж авч байгаа учраас юм сураад авчих гэдэг бол маш яг. Тийм хүний амьдрал юу ч тохиолдохгүй. Гэгнэд явбал өчнөө юм мэдээд сураад хэлсэн л байдаг байна. За тэгээ та хэд маань бас нэгийг бодож хоёрыг тунгаан үз өшөө сурах юм их байна. Боломж нь байна. Тийм. Тэгээс ч зүгээр нэг ажил гэр хоёрын хооронд цагаа зүгээр өнгөрөөд нэг тавчиг тоглоод ч юм уу цагаа зүйтэй юм бас зүг зарцуулах зүйтэй юм болоо. Тийм ээ. Цааш нь өөрийгөө хөгжүүлж нэг хэвэндээ их удаан битгий хайцагтны байдалтай битгий байгаа гэж хүсэж байна. Тийм. За баярлалаа. Гогида маш их баярлалаа. Үнтэй зөвлөгөө өгсөн. Тийм. За баярлалаа.